2002 оны 3 дугаар сарын 6-ны өглөө Сөүл хот Ердийнхөөрөө нам гүн байлаа. Өглөөний 5 цаг өнгөрч байх үед Хаажихээгийн аав охиноо гэрээс гарах чимээг сонссон байдаг. Тэр бүрэн сэрэгүйч нэг зүйл түнд анзаарагдсан хитрхи эрт байлаа. Жихээ бүсгүй өглөө бүр усан сэлэх дасгал хийдэг байсан ч бороотой өдөр ингэж ярах нь эрт юм биш. Аав нь охиноо аюулгүй байдалд санаа зовж арай хожуу явахыг зөвлөсөн. Жихээ эхлээд гарсан, дараа нь бороо орж байгааг анзаарч шүхрээ авах гэж буцан орж ирсэн. Ингээд дахин гарсан. Энэ бол аав нь охиноо амьд сүрүүн харсан сүүлийн мөч байлаа. Хаажихээ 1980 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Тэр айлын ганц охин биш ч гэр бүлийнхээ хувьд онцгой найдвар байлаа. Аав нь томоохон корпорацид удирдах албан тушаал хашиж байсан, дараа нь өөрийн бизнесийг эрхлүүлсэн хүн. Ээж нь гэрийн эзэгтэй байсан ч охиныхоо боловсролд бүх анхаарлаа зориулдаг нэгэн байв. Гэр бүлэн санхүүгийн хувьд тогтвортой, дундаас дээш түвшний амьдралтай байсан ч жихээг эрх дураараа тансаг орчинд өсгөөгүй. Харин ч хариуцлагатай цаг баримталдаг, өөртөө өндөр шаардлага тавьдаг байдлаар хүмүүжүүлжээ. Тэр багасаа номонд дуртай, чимээгүй зантай хүүхэд байсан гэж ойр дотных нь дурсдаг. Сурлагаараа тогтмол сайн, анхаарал татахуй завьяастай нэгэн биш ч зорилгоо тодорхой тавьж, түүндээ хүрэхин төлөө тууштай хөдөлмөрлөдөг байв. Ахлах сургуульд байхдаа хууль нийгмийн асуудалд сонирхолтой болж, ялангуяа сул дорой хүмүүсийг хамгаалдаг, хуульч болох хүсэл нь аажмаар төлөвлөсөн байна. Их сургуульд эсэхтэй тэр Сөүл хотын нэр хүндтэй Евха эмэгтэйчүүдийн их сургуулийн хуулийн сургуулийг сонгов. Энэ сонголт нь гэр бүлийн шахалт бус өөрийнх нь шийдвэр байсан. Жихээ ирээдүйд прокурор бус харин олон нийтэд үйлчилдэг өмгөөлөгч болж, нийгмийн доод давхаргын хүмүүст хууль зүйн тусалцаа үзүүлэхийг хүсдэг байв. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хуульчийн шалгалтанд маш нэмбай бэлдэж, амьдралаа бараг бүхэлд нь хичээлдээ зориулсан. Хувийн амьдралын хувьд жихээ тун даруухан байв. Найз нөхөдсөн чөлөө цагаа ихэвчлэн гэртээ эсвэл номын санд өнгөрөөдөг. Найз залуутай байсан ч тэдний харилцаа олонний анхаарал татах үйс дуйлаантай байгаагүй. Тэр гэр бүл зохиох тухай яраагүй, эхлээд мэрэгчлэрээ хөл дөрөө зогсохыг чухалчилдаг байсан. Багада хамтдаа өссөн үеэл ахтайгаа харилцаа бараг үгүй, жилд ганц 2 удаа мэд мэдгтүүдий голдуу хуульчийн шалгалтын тухай л ярьдаг байж. Багад нь хамт өссөн үеэл ах нь хуульчаар амжилттай суралцаж, эцэст нь маш залуудаа шүүгч болж чадсан хүү юм. Гэсэн ч яг энэ нам гүм асуудалгүй амьдрал нь өөр хүний хардлага сэжиглэлийн бай болж хувирав. Тэр шүүгч ахынхаа хадам ээжээс болж амнаас алдсан юм. Тухайн үед Хаажихээ 22 настай Евха эмэгтэйчүүдийн их сургуулийн хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан байсан. Тэр хуульчийн шалгалтанд бэлдэж, цаг хугацааг хатуу хуваарьтайгаар ашигладаг нэгэн байж. Өглөө эрт усан сэлж, биеийн тамираа хийчгээд хичээлдээ явдаг нь түүний олон жилийн дадал байлаа. Хэрэг болдог өдөр өглөө эрт гэрээсээ гарсан нь гаднаас нь харахад юр бусын зүйл биш мэт санагдж болох ч яг тэр л өглөө нэг чухал ялгаа байсан. Учир нь энэ бүсгүй буцаж ирээгүй. Өглөө өнгөрч өдөр болов, жихээ найз залуутайгаа уулзахаар товлсон ч ирсэн. Уцааж авахгүй байлаа. Эхэндээ түүнийг завгүй байна гэж бодсон ч цаг өнгөрөх тусам төгшүүр нэмэгдэв. Орой болоход аав нь усан байсан л очсон, жихээ тэнд очоогүй байсан. Энэ мөчөөс эхлэн гэр бүлийнхний хувьд бүх зүйлс эрс өөрчлөгдсөн. Цагдаа нар орон сууцны хяналтын камерын бичлэгийг шалгаж дуусав. Бичлэг дээр жихээ шүхрээ барин гарч буйн тод харагдана. Харин түүнээс хитгэн алхмын зайд 2 эрэгтэй ойрхон дагж яваа нь бичигдэжээ. Тэдний араас удалгүй нэгэн микроавтобус хажуугаар нь өнгөрсөн байв. Тухайн үед энэ дүрс нь хэнд ч тодорхой тайлбар өгөөгүй ч хожим хэрэг тайлагдах үед гол зангилаа баримт болсон. Гэр бүл нь өдөр шөнөгүй охиноо хайж байлаа. Цагдаа нар уул ойхээр газруудад нэгжлэг хийсэн. Гэвч 10 хоног өнгөрсний дараа л эмгэнэлтэй хариу иржээ. Жихээгийн цогцос Кёнги аймгийн Ханам хотын ууланд Сөүлээс 20 орчим километрийн зайд олдсон байв. Түүнийг цагаан будааны шуудаад хийж навчаар дарсан байв. Шүүхийн задлан шинжилгээгээр түүнийг агаарын буугаар бууцсан тогтоогдсон. Нүүрэнд нь 4 сум, толгойн ар хэсэгт нь 2 сум туссан байж. Агаарын буу гэдэг нэршил энгийн мэд сонсогдож болох ч ойрын зайд хэрэглэвэл амь насанд нь аюултай зэвсэг юм. Энэ бол санамсаргүй хэрэг биш байв. Энэ бол төлөвлөгдсөн, зорилтод хардлагаас үүдсэн аллага байв. Харин хамгийн амжигтай нь хохирогчийн амьдралд ямар ч нууц, далд харилцаа байгаагүй явдал юм. Жихээ бараг бүх цагаа сургууль гэрийн хооронд өнгөрөөдөг, тогтсон хуваарьтай амьдардаг байсан. Гэсэн ч түүнийг 2 жилийн турш мөрдөж байсан нь баримтаар тогтоогдов. Тэр цагдаад гомдол гаргаж хамгаалтын хориг хүртэл хүсэж байсан ч бодит хамгаалалт авч чадаагүй.
Энэ талаар аав нь цагдаад мэдүүлсэн байдаг. Харин цагдаа нарын мөрдлөлтийн цаана танихгүй итгээд гэмт бүлэглэл байгаагүй. Харин гэр бүлийн хүрээний хүн байсан нь олон нийтийг цочросон байдаг. Тэр хүн бол Жихегийн ахын Хадам их Юнгилжа байлаа. Чинэлэг нөлөө бүхий охиныхоо амьдралыг бүрэн хянахыг хүсдэг энэ нэмэгтэй хүргэнээ хардаж эхэлсэн байна. Хүргэн нь шүүгч нийгмийн өндөр байр суурьтай хүн байсан учраас түүний гэрлэлт их хэмжээний мөнгө зуучлагч нэр хүндийн тооцоотой холбогдож байгуулагдсан. Гэвч нэг шийдвэр бүхнийг өөрчилсөн. Хүргэний тал зуучлагчийн хөлсийг төлөхөөс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой нийгэмд байр суурьтай гэр бүлийн гэрлээгүй хүүхдүүдийг хооронд нь зуучлан суулгадаг хууль бус хосын товчоонд өгөх мөнгөө дутуу өгсөн явдал. Хүргэний тал төлбөрөө дутуу өгснөөс болж товчооны газраас суурхал тарааж хадмын талд нь хардлага үүсгэж хүргэн нь үеэл дүү охинтойгоо уулзаж учирдаг гэх мэт зохиомл мэдээлэл тараасан нь бодит мэд ойлгогдож эхэлсэн. Нэг худал утасны дуудлага Хадам юуныг итгүүлсэн хүргэн нь явдалтай гэсэн үг. Тэр мөчөөс эхлэн Хаажихээ хэн нэгний сэжиглэлд хардлагын бай болов. Энэ бол хожим илрэх эмгэнэт явдлын эхлэл байлаа. Хаажихээ алга болохоос өмнөх 2 жилийн хугацаанд түүний амьдрал гаднаас нь харахад маш энгийн давтагдсан хэмнэлтэй байж. Өглөө эрт болсон суран дасгалаа хийн гэртээ харин дахин хичээлдээ шамдан. Найз нөхөдтэйгөө уулзах нь ховор, оройтож гадуур явах нь баг үгүй. Гэвч энэ яг тогтсон уйтгартай мэт харагдах амьдралын хажуугаар 2 жилийн өмнөөс л түүнийг хэн нэгэн байнга ажиглаж байлаа. Хадам Юнгилжагийн хувьд хүргэнэ явдалтай гэдэгт итгэсэн цагаас эхлэн нотолгоо хааж эхэлсэн байдаг. Гэхдээ тэр өөрөө шууд хөдөлсөнгүй. Эхлээд өөрийн зээдүү Юннам Шинийг ашигласан. Юннам Шин тухайн үед түүний жолоочор ажиллаж байсан мөн санхүүгийн хувьд тогтворгүй байдалд орсон хүн байв. Хадам Юн түүнд энгийн даалгавар өгсөн байдаг. Жихэг дагаж хинтээ уулздаг хаагур явдгийг тэмдэглэсэн. Энэ бол эхэндээ зүгээр л шалгах зорилготой мэт харагдаж байсан ч удалгүй илүү өргөн хүрээтэй болж хувирсан байна. Зээдүү Юннам Шин ганцаараа дагаж мөрдөх боломжгүй байсан тул өөр хүмүүсийг татан оролцуулж эхлэв. Ингэснээр Жихэ болон шүүгч үеэл ах хоёрыг мөрдсөн хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэж эцэстээ 25 давсан байна. Эдгээр хүмүүсийн хинэн ч Жихэгийн талаар хувийн сонирхол өш хонзон тээж байгаагүй. Тэдний хувьд энэ бол зүгээр л хөлстэй ажил байлаа. Тайлангууд Хадам юунд тогтмол ирдэг байсан. Харин тэдгээр тайлангийн агуулга үргэлж ижил. Жихэ сургуульд очсон, шууд гэртээ харьсан, номын санд суусан. Дахин гэртээ бас орсон. Ямар ч сэжигтэй уулзалт нууц харилцаа илрээгүй. Зарим мөрдөгчд Хадам юунд шууд хэлж байж, энэ охинд асуудал алга явдал байхгүй гэж. Гэвч юун эдгээр тайлан хүлээж авах чадваргүй байв. Түүний хувьд нотлогоо олдоогүй байна гэдг нь нууц харилцаа байхгүй гэсэн үг биш, харин илүү сайн нууж байна гэсэн утгатай байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Хадмын хардлага улам тогтсон итгэл болж хувирав. Түүний ярианд нэг өгүүлбэр давтагддаг байсан. Би түүнтэй охиноо гэрлүүлэх гэж 700 сая воныг төлсөн байхад ингээд намайг хуурна гэж. Энэ өгүүлбэрээс юуны бодол санаа хаан төлөрч байгааг ойлгож болно. Энэ хэрэгт хайр ёс суртахууны асуудлаас илүү эрх мэдэл хяналтын асуудал ноёлж байв. Хадам юуны гэр бүл бол дундаас дээш давхаргын бизнес эрхэлдэг гэр бүл. Хадам ээж өөрөө ажил мэргэжлээрээ нийгэмд танигдсан хүн бичгэлээ нөхрийнхөө компани нэр хүндээр явдаг гэрийн эзэгтэй. Түүний нөхөр Рю Вонги хаан топ гих гурилын үйлдвэрийн компани туузын дарга. Ийм төрлийн солонгосын дундаас дээш давхаргад гэрийн эзэгтэй гэдэг нь бодит амьдрал дээр гэр бүлийн шийдвэр гаргагч мөнгө гэрлэлт холбоо харилцааг удирддаг хүн байх нь элбэг. Харин түүний охины талаарх мэдээлэл хомс тэр шүүгч нөхөртөөгөө ээжийнхээ санал болгосон зуучлалаар танилцсан гэрэлсэн. Хэрэг явдал төгссөний дараач нөхрөөсөө салаагүй ба тэр энэ хэрэгт огт холбоогүй гэдэг нь тодорхой болсон байдаг. Харин 2 жилийн турш юу ч илрүүлээгүй Хадам бууж өгсөнгүй. Харин ч дараагийн шат руу шилжив. Түүний бодлоор хэрвээ нотолгоо ил гарахгүй бол асуудлын их усүрийг арилгах ёстой болов. Ингэж бодсоор тэр зээдүү Юннам Шинд илүү ноцтой үүрэг өгчээ. Энэ удаад мөрдөх биш, шийдэх тухай байсан. Юннам Шин энэ үгийг сонсоод анх эргэлсэн ч санхүүгийн байдал ичийн дарамт түүнийг ухрах боломжгүй байдалд оруулав. Хадам Юн түүнд 50 сая воны урьдчилгаа өгөв. Энэ мөнгө бол тухайн үед түүний хувьд маш том дүн байсан. Гэвч Юннам Шин ганцаараа ийм хэрэг хийх чадваргүй гэдгээ ойлгож байсан тул ахлах сургуулийн найз Ким Ёнгитэй холбоо тогтоолоо. Ким Ёнгийн мөнгө хүлэгч гинт хэргийн захын хүрээнд эргэлддэг нэгэн байлаа.
Тэдний тохиролцооч тодорхой байсан. Хэрвээ ажлаа биелүүлвэл нийтдээ 175 сая воныг авна. Энэ бол жирийн аллага биш, захиалагт аллага байлаа. Тэд эхлээд жихегийн зуршлыг дахин судалсан. Кафе ордог эсэх ганцаараа явах мөч хамгаалтгүй байдал. Нэг удаа түүнийг кафений жорлонд орохт нь ундаанд нь хор хийх тухай хүртэл ярьсан ч боломж олдсонгүй. Жихэ тэнд удаан суудаггүй, үргэлж хурдан гарч явдаг байв. Цаг өнгөрөх тусам хадам Юнгилжагийн дарамт нэмэгдсэн, тэр үр дүн шаардаж эхлэв. Нэг удаа бүр мөнгөө буцааж өгөх гэж хэлсэн нь Юн Намшин Ким Йонги хоёрын хувьд ухрах замгүй болгосон. Мөнгөө буцааж өгөх боломжгүй, харин ажлаа хийж дуусгах л үйдсэн байв. Ингээд хоёр этгээд агаарын буу худалдаж авав. Агаарын буу гэдэг нь олон хүний хувьд тоглоом шиг ойлгогддог ч ойрын зайд толгоон хэсэгт хэрэглэвэл амь насыг нь авч явах бүрэн боломжтой зэвсэг юм. Эрган бол дайр хэрэглэдэггүй, харин агаар эсвэл хийний даралтаар сум харавдаг буу. Тэд зэвсгээ авсны дараа зөв цагийг хүлээж эхлэв. Хаажихегийн өглөөний зам гарах цаг орон сууцнаас гарах мөчийг нарийн тооцоол. 2002 оны 3 дугаар сарын 6-ны өглөө тэд хөдөлсөн байна. Энэ бол 2 жилийн мөртөлд хэдэн сарын төлөвлөлтийн дараах эцсийн шат байлаа. Тэд хөдлөх цагаа нарийн тооцоолсон байв. Тэд хаажихег өглөө бүр ойролцоогоор хэдэн цагт гэрээсээ гардаг, аль замаар алхдаг, ямар үед ганцаараа үлддгийг удаан хугацаанд ажигласан байв. Энэ өглөө бороо орж байлаа. Тэдний хувьд бороо бол саад биш, харин давуу тал байсан. Гудамж намгүн хүмүүс зөөхөн зонтог барьсан хүний анхаарал доош чиглэсэн байдаг. Жихэ орон сууцнаасаа гарч шүхрээ барин алхаж байлаа. Түүний араас хоёр ир ойрхон дагаж явсан нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байдаг. Тэд түүнийг замаас нь эргүүлэх эсвэл хүчээр барих боломжтой цэгийг аль хэдийн сонгосон байв. Микроавтобус яг тохирсон мөчөд ойртож ирсэн. Бороотой өглөөний цагаар хашгирах, тусламж дуудах боломж бараг байгаагүй. Тэр өглөө яг юу болсон талаар бүх нарийн ширээнийг хинч бүр мэдэхгүй. Гэвч мөрдийн шалгалтын явцад тогтоогдсон баримтууд нэг зүйлийг тодорхой харуулдаг. Жихэ хүчээр машин суулгасан. Тэр усан цэлэх хичээлдээ явах гэж гарсан бөгөөд өөрийг нь үхэл хүлээж байгаад мэдээгүй. Охиныг барьсны дараа тэд хотын зах руу хөдөлсөн байдаг. Ханнам хотын уус бол урьдчилан сонгосон газар байлаа. Хүн цөөн уждаг, ой модтой, замаас хол. Машинаас буулгасны дараа жихэг агаарын бугаар шууд буудсан байна. Шүүхийн дүгнэлтээр түүнийг 4 удаа нүрэнд нь толгойн арын хэсэгт 2 удаа буудсан байна. Энэ нь санамсаргүй бус амь насыг нь заавал авах зорилготой байсныг илтгэн. Дараа нь тэд цогцыг будааны шуудаад хийж уулын хажууд навчаар дарсан. Энэ бол уул мөрөө нүүн дарагдуулах орлого байсан ч төгс нууцлж чадаагүй. Тийхүү тэд машиндаа сун буцсан явжээ. Алга болсны дараах өдрүүдэд жихегийн аав нэг зүйлийг байнга санаж байсан. Хэдэн сарын өмнө түүн дээр нэгэн ирж бизнесийн талаар ярихыг оролцсон. Өөрийгөө танилцуулж хэн нэгний зуучлаар ирсэн мэт дүр эсгсэн ч яриа нь итгэл төрүүлэхгүй санагдсан байна. Аав нь болгоомжлон харилцаагаа тасалж нэрийн хуудсыг нь хадгалсан. Тэр үед энэ жижигхэн баримт хожим хэрэг тайлахад чухал болно гэж хинч бодоогүй. Жихэ сураггүй болж дараа нь цогцос олсны дараа аав нь тэр нэрийн хуудсыг санаж цагдаад өгөв. Цагдаа нар картыг ашиглан тухайн хүний ажиллаж байсан офис холбоо сүлжээг шалгав. Дараа нь аавд нь гэрэл зураг үзүүлэхэд тэр нэн даруй таньсан байдаг. Тэр бол хоёр гэмт хэрэгтний нэг Ким Йонги байлаа. Харилцаа холбооны бүртгэлүүд шалгагдсан. Алга болсон өглөө Ким Йонги жихегийн орон сууцны ойролцоо байсан нь тогтооглоо. Үүний дараа түүний гар утасны байршил Ханам хотын уулын орчимд илэрч байв. Мөн тэр агаарын буу худалдан авсан нь баримтаар батлагдав. Эдгээр нь тус тусдаа авч үзвэл таамаг мэд санагдж болохч нийлээд тодорхой зураг үүсгэж байлаа. Цогцос олдсноос хэд хоногийн дараа Юнгилжа болон Ким Йонги нар гадаад руу явсан нь батлагдав. Тэд эхлээд Вьетнамд очсон гэх мэдээлэл байлаа. Жихегийн аав өөрөө тийш очиж орон нутгийн Солонгос иргэд болон цагдаа Интерполтой хамтран эрен хайлт хийж чадсан юм. Харин дараа нь тэд Хятадд байж магадгүй гэсэн мэдээлэл гарч ирэв. Охин алга болсноос хойш бараг 1 жилийн дараа захиалагт алгад оролцсон этгээдүүд Хятад улсад баривчлагдаж Солонгост шилжүүлэн авчирсан юм. Эхэндээ тэд бүгдийг үүсгэсэн, хинч хариуцлага хүлээхийг хүсээгүй. Гэвч байцаалт удаан үргэлжилж баримтууд нэг нэгээрээ тулгагдахад Юн Намшин эцэст нь ам нээжээ. Тэр мэдүүлэгтээ наах зэгчийн захиалгыг ил тод хэлсэн. Манай эгч биднээс тэр их сургуулийн охиныг алга болгохыг хүссэн гэв. Энэ л өгүүлбэрээр хэрэг анхудаа бүрэн утгаараа захиалагт алга болох нь батлагдсан юм. Ингэснээр мөрдөн шалах ажиллагаа шин шатанд оров. Энэ хэрэг зөвхөн хоёр этгээдийн гэмт хэрэг биш,
Харин гэр бүлийн хардлага, мөнгө эрх мэдлэн хэрхэн амь насыг устгах хэмжээнд хүрдэхийн бодит жишээ болох нь тодорхой болсон байна. Юн нам шиний мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны чиглэлийг бүрэн өөрчилсөн юм. Цагдаа нар хадам Юн Гэлжааг албан ёсоор сэжигтнээр татаж түүний санхүүгийн урсгал холбоо харилцааг наривчлан шалгаж эхэллээ. Мөнгө хаанаас гарсан, хэнд очсон, ямар хэлбэрээр дамжсан нь баримтаар илэрч байв. Юн Гэлжаа мөрдөн бацалд явцад өөрийгөө удаан хугацаанд хамгаасаар байлаа. Тэр анхнаасаа би аал гэж тушаагаагүй гэсэн байр суурийг баримталж зөвхөн сэжигтэй байсан, үнэнийг мэдхийг хүссэн гэж тайлбарласан. Гэвч Юн нам шиний авсан урьдчилгаа мөнгө дараагийн төлбөрийн тохиролцоо тэдний хоорондын ярианы тэмдэглэлүүд энэ тайлбарыг няцааж байлаа. Энэ хэрэг санамсаргүй сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгдсэн зүйл биш, харин тодорхой зорилготой маш дараалттай хэрэгжсэн төлөвлөгөө байсан нь тодорхой байлаа. Шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд оров. Хохирогч нь ирээдүйдээ хууч гэмт хэрэг нь гэр бүлийн доторх хардлагаас үүдэлтэй захиалагч нь нийгмийн өндөр байр суурьтай айлын хүн байсан нь олон нийтийг цочроосон. Прокурорын зүгээс Юн Гэлжааг зөвхөн сэтэл гаргасан этгээд биш, аллагын бүх үйл явцыг чиглүүлсэн зохион байгуулагч гэж үзв. Харин өмгөөлөгчд нь түүнийг сэтгэл зүйн дарамтанд орсон шууд гүйцэтгээгүй гэсэн шугамар хамгаалж байв. 2004 оны 6 дугаар сард шүүх эцсийн шийдвэрээ гаргажээ. Юн Гэлжаа Юн намшийн Ким Йонгийн 3-т бүх насаар нь 20 хялыг оноо. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан өдөр амиа алдсан Жихегийн гэр бүлд бодиттой тайвшрал ирсэнгүй. Охиноо буцааж авчрах боломжгүй, харин буруутнууд ял идэлж эхэлсэн нь шударга ёсны хамгийн доод хэлбэр байлаа. Гэвч энэ түүх энд дуусаагүй. Шийдвэр гарснаас хойш хэдэн жилийн дараа 2010 оны ихээр нэгэн 90 сурвалжлах нэвтрүүлэг олныг дахин цочров. Хадам Юн Гэлжаа шоронд байхгүй байлаа. Тэр нийслэлдэх томоохон эмнэлгийн VIP тасагт хэвтэн эмчлүүлж өдөрт 2 сая воноос давсан зардалтай өрөөнд амьдарч байсан нь ил болов. Түүний ял хэд хэдэн удаа эрүүл мэндийн шалтгаанаар төдгөлзүүлэгдсэн байжээ. Шүүхэд өгсөн эмнэлгийн бичиг баримтанд Паркинсоны өвчин, чихрийн шижин, бактера, хөхний хавдар зэрэг нийт 12 төрлийн өвчин жигсаасан байлаа. Энэхүү бичиг баримтад үндэслэн Юн Гэлжаа 3 удаа ялаа төдгөлзүүлэхийг хүсэж, тэдгээр нийт 7 удаа сунгагдсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тэр хэдэн жилийн турш бодиттой хорих ял идлээгүй байсан. Энэ мэдээлэл ил болсны дараа олон нийтийн бухимдал огцон нэмэгдэх нь мэдээж, бүх насаараа хоригдох ял гэдэг үг бодит байдал дээр ямар утгатай вэ гэсэн асуулт нийгэм даяар тавигджээ. Дарамт нэмэгдэхийн хэрээр шүүх прокурорын байгууллагууд дахин шалгалт хийж Юн Гэлжааг буцаан шоронд илгээжээ. Хурамч онш бичсэн эмчид 5 сая воны торгуулт ногдуулсан. Мөн Юн Гэлжаагийн нөхөр Рю Вонги тухайн үед гурилын үйлдвэрийн компани удирдах албан тушаал хажиж байсан хүн уг эмчид дор хаяж $10,000 хахуул өгсөн байж болзошгүй хэрэгээр шалгагдсан байдаг. Гэвч шүүх эцэст нь түүний хахуулын хэрэгт гин буруугүй гэж үзсэн. Харин энэ бүхний цаана нэг зүйл тодорхой хэвээрүүлдэв. Жихэ бүсгүй нас барсан. Харин түүний үхлийн дараах жилүүдэд хариуцлага ял шийтгэл бодит амьдрал дээр олонтоо гаж утсан байлаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа Жихегийн гэр бүл амьдралдаа эргэн орох чадваргүй болсон. Эцэг эх нь охиныхоо үхлийг албан ёсоор бүртгүүлэхээс 13 жилийн турш татгалзсан байдаг. Тэдний хувьд охин нь нас барсан гэх ойлголтыг бичгээр батлах нь 2 дахь удаага алдаж буй мэд санагдаж байлаа. Гэвч бодит байдал дээр нүүр тулах мөч ирсэн. Албан ёсоор бүртгүүлснээс хойш 1 сарын дараа Жихегийн ээж нас барсан байдалтай олджээ. Түүний цогцос гэртээ архины шил лаазны дунд байсан бөгөөд удаан хугацаанд өдөр бүр архи хэрэглэж, бие махбодын хувьд туйлдж, ердөө 38 кг жинтэй болсон байна. Охиноо алдснаас хойш түүний амьдрал аажмаар нурж, эргэн сэргэх боломж олдоогүй. Хэдий аав нь амьдулсан ч сэтгэл зүйн хувьд тэр үеэс хойш хизээж бүрэн идгээгүй. 2021 он тэр SBS телевизийн бодит гэмт хэргийн нэвтрүүлэгт загтал илгээж, олон нийтэд анх удаа ил тод сэтгэлээ илэрхийлсэн байна. Тэр загталдаа хэрвээ аллагыг төлөвлөсөн хүн өчүүхэн ч гэсэн гэмшил, уучлалын шинж үзүүлсэн бол энэ уур хилэн гомдол ингэтлээ хоримтлагдахгүй байсан гэж бичсэн байдаг. Эхнэрээ хамгаалж чадаагүй, охиноо аварч чадаагүй гэдгээ тэр өөрийн амьдралын хамгийн том харамсал хэмээн нэрлсэн байдаг. Түүний загтлын төгсгөлд нэг өгүүлбэр байв. Тэр бичгтээ энэ дэлхийн он жилүүд хурдан өнгөрч урсаасай. Охиноо дахин харах өдөр хурдан ирээсэй гэж хүссэн тухайгаа бичсэн байдаг. Энэ бол уянгийн өгүүлбэр биш, харин бүхнээ алдсан хүний үлдсэн цорын ганц хүсэл байж. Жихегийн хэрэг ийхүү шүүхийн шийдвэрээр дууссан мэт боловч бодит амьдрал дээр олон хүний хувьд хизээж дуусаагүй.
Энэ хэрэг нэг залуу эмэгтэй амийг авч одоо зогсохгүй, гэр бүлийг нь бүрэн сөрүүлж хууль эрх мэдэл мөнгөний өмнө шудраг ёс хэр хэврэг байдгийг ил болгосон юм. Жихээ өөрөө хизээч олонний танил байгаагүй. Гэвч түүний үхэл Солонгосын орчин үеийн гэмт хэргийн түүхэнд хамгийн гар бараан, хамгийн шудраг бус жишээний нэг болон үлдсэн юм а.